Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нэг маргаантай сэдэв байдаг. Шүлгийн нитгийг шүүж авах хэрэгтэй, хэрэггүй, зарим нь бүр шүүж авахгүй болохгүй. Яагаад гэвэл нитэг бол хүний биед хортой гэх мэтчлэн янз янзын тийм таамаглалууд хүмүүсд дэвшүүлээд яриад байдаг. За би энэ дээр яг тайлбар хий гэж бодлоо. Махыг чанахад цус мэдээж тэр махан дотор ч байгаа. Цусанд агуулгадчихсан уург нь халууны нөлөөгөөр шүлтэй хоолнд одоо чанах явцад өөрийнхөө натурал хэв шинжээ алдаад тийм нэг кремлэг гэх юм уу одоо хөөстөө бүтэц үүсгэж байгаа. Тэрийг бид нар нитэг гэж нэрлэдэг. Энэ нь бол зүгээр л махны цусанд агуулгадчихсан уург нь одоо гашлах буюу одоо өөрийнхөө натурал байдлаа алдсан тийм бүтэц юм аа. Энэ нь л ерөөсөө хүний бит хортой муу ерөөсөө биш. Зүгээр санаа зовлтгүй хүнсэндээ хэрэглэж болно. Зарим хүмүүсүүд болон зарим одоо ёс заншил тийм ус орнууд маха баг зэрэг хүт усанд зайлдаг ч юм уу эсвэл ингээ буцалж байгаа усанд ингээ хэдэн секунд өрөөд авдаг ч юм уу нэг маха жоохон цэвэрлдэг. Яг тгийж хэрэглэсэн маханд бол угаасаа мэдээж цус баг байна. Тийм болохоор нитэг маш баг гарна. Жишээ татхад витаминуудын алдартай нэг фуушул гэж яддаг тий. Тэр фуушулыг хийх явцад шүлнийхаа нитгийг нь шүүж авдаг. Тэр нь болохоор хүний биед хортой болохоор нь шүүж аваад байгаа бол биш. Зүгээр л илүү гоё өнгө үзэмжийг сайжруулахаар тунгалаг шүл гаргахын тулд тэгж шүлнийхаа нитгийг нь тэгж шүүж авдаг. Бид нар хоньны гидс гаргаад цусыг нь чанаж иддэг тий. Тэгээ яг үний эрэхтэй бол тэр чансан цус одоо шүлтэй олон дагуулж байгаа нитэг хоёр яг л адилхан хоёр зүйл. Тийм л нэгийг нь идэж болоод нөгөөдгөө шүлтэй хоолнд үүссэн байгаа нитгийг нь харангуй хортой гэж юусэн хэдэлж болохгүй юу. Хоёулаа л адил хамааглал дэвшүүлэхэд бидний эмээ өвөө аав ээж шүлтэй хоолныхаа нитгийг нь бид нар шүүж байгааг харангуйтаа хортой болохоор нь шүүдэг гэж бодчихсон байж магадгүй. Гэтэ яг үний эрэхтэй бол нитэг үүсчихсэн баг тэр нитгийг нь түүхгүйгээр үргэлжлүүлээ буцалгаад тахаар нөгөө нитэг нь тоогооныхаа хананд нь алдаад тэгээ тэрийг нь дараад нь угаахад аягүй хэцүү болчдөг байхгүй амар хатуу заавалжгүй нэг тийм хатуу юмар үрч юм уусгүй бол халуун ус тийм аяг тааг угаадаг шингэн савнгаад л арилахгүй хэцүү байдаг. Тэгээ магадгүй дээр үед чинь тиймэрхүү зүйл хомс ясан болохоор дараад нь тогоогоо цэвэрлэх үүднээс ахим хэлбэр олох үүднээс ингээд шүлнийхаа нитгийг нь тэдэр бидний аав ээж эмээ өвөө шүүдэг гэж байсан болж болно. Тэрийг бид нар харангуйтаа шүлтэй хоолны нитэг ер нь муу юм байна. Ер нь түүж авах хэрэгтэй байна гэсэн ойлголтоо болсон байхыг үүсэхгүй. За тийм болохоор шүлний нитэг бол хүний биед ямар ч сөрөг нөлөө байхгүй зүгээр хэрэглэж болно. Гэтэ танд муухай харагдаад тийм гоё өнгө тунгалаг шүл гаргамаар байгаа бол түүгээд авчихсан ч болно. Тэр бол ерөөсө таны сонголт байгаа. За тэгээд энэ удаагийн дугаар ойлгомжтойсэн гэж найдаж байна. Баярлалаа. Баяр таа.